Шунхлаг групп ажилтнуудынхаа дунд 100 сая төгрөгийн шагналын сан бүхий SG Hackathon 2025 тэмцээн зохион байгууллаа. Ажилтнуудынхаа шинэ инновацлог санааг нэн хөгжүүлж, бизнесийн боломжуудыг хэрэгжүүлэхийг зорддог юм. За мөн өөр компанид ажилладаг хэдий ч нэг баг болж хамтарч ажиллах нь ажилчдын эвийг баттгаж, цаашлаад нэг зорилгодоор шинэ санааг бизнес болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр онцлогтой. SG Hackathon 2025 тэмцээний ялгчаар дижитал концепт компани AI Creative Studio багийн зүүд биелүүлэгч төсөл тодорчээ. Шилдгээр шалгарсан эхний хоёр төсөл нь AI буюу хиймэл оюун ухааныг бизнест хэрхэн үр ашигтай ашиглах, хэрэгжүүлэх тухай шинэлэг санаа байсан бол KOI багийн Go Orange төсөл хамтын хүч нөлөөг бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлэхийн ач холбогдлын тухай байсан юм а. За тэгээд манай баг болохоор ерөнхийдөө бол NGCAL гэдэг багаа энэ болохоор нэг инженерүүд одоо нэг байгууллага болгонд байдаг инженерингийн албадыг нэгтгэх одоо тийм бодлоготой тийм платформ хөгжүүлэх юм системийг хөгжүүлэх тийм санаа гаргасан. Тэгээд энэ санаа гаргаад хэрэгжүүлэх юм бол бид нар болохоор групп компаниудынхаа одоо бүтээмж зарлалыг бууруулах боломжтой гэж харж байгаа. Бид нар бүгд нэг компани, нэг групп компани ажиллаж байна тийм ээ. Тэгээд ийм надад босоод төслүүд бас маш их одоо таалагдж байгаа юм уу? Харилцан адилгүй өөр төслүүд болохоор миний сонирхлыг татж байгаа. Тэгээд ер нь ерөнхийд нийт нь харахад бол манай групп компани бол дахиад одоо байгаас хэд дахин илүү хөгжих боломжтой. Тэр нь бүр тодорхой юм байна гэдэг төр зураг харагдчих. Ер нь бол өрсөлдөөн бас маш их байна. Бид нар чинь богино хугацаанд багууд хийдгээр бэлдсэн ч гэсэндээ ер нь бол гүйцэтгэлийн түвшинг бол бас өндөр байна л гэж харж байна. 8000 ажилтнтай тэгээд цаашаа өсөх баг. Тэгтээ компанитай хуваагдчихаар одоо тухайн компани асуудлыг тэр 8000 хүний толгойг ашиглаж шийдэж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр бүгднийг ингэж оролцуулж өнөөдөр яг инновац гэдэг чинь энэний дараа жилийнх нь магадгүй яг энэ апу ч юм уу DC ч юм уу толгомдсон асуудлыг яаж шийдэх вэ гэдэг уралдаа байж болно шүү дээ. Тэндээс 2 минутын дараа 6 бүгднийг хамруулж оролцуулах, илүү сайн шийдэл орох. Тэгээд тэрнийхээ үр дүнд ийм гоё соёл тогтох юм болов уу? Энэ жилийн анх удаага бид нар зохион байгуулж байгаа. Харьцангуй тэмцээн маань бол энэ жил харьцангуй өргөн тийм үрээтэй сэдвтэй бас зарлагдсан. Харигчдын хувьд арай илүү фокуслсан буюу тодорхой сэдвүүд дээр илүү гарах бах. Яг өөрөө чинь хэлж байгаагаар энэ нь илүү байгууллагын хэмжээнд соёлын өөрчлөлтийг авч явах. Зөвхөн уралдаанд ороод цөөн хэдэн хүмүүс төрүүлэх юм уу шагнал авах асуудал биш. Шинэ санаас нь ажиллах, байгууллагын бүх төвшөнд гарах, тэрийг дэмжих гэдэг тийм соёлыг л олон бий болгох юм болох боломж. Hackathon-ы хүрээнд Шунхлаг группийн 20 гаруй компани 66 баг оролцсон. Сар гаруй турш инновацаар амьсгалын зэрэгцээ, мэрэгжлийн ментор багш нарын бизнес хөгжил, инновацийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ. Мөн группийн охин компаниуд хоорондоо хамтран ажиллах, синержи үүсгэх, шин санаагаа хамтран турших, хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны соёлыг бүрдүүлж шилдэг төслүүдэд энхүү шалгарууллаа.